Тэмээгүй байгаарай. За байна уу? Бүгдээрэнд нь орой минь хүргье. За ингээд өнөө орой баяртай үйл явдал тохиолдож байна. За тэгээд засгийн газрын шийдвэрт нэлээд олон хүмүүс баяртай байгаа байх. За миний хувьд ч гэсэн бас баяртай байна. За засгийн газар яг одоо сарын өмнө миний хүсэж ирснээр шийдлээ. Аль сарын өмнө энэ хөл хорой эхлэх үеэр л би лайв хийгээд шахмал түлшийг үнгүй болгоё гэж ярьсан. Тэр биелэгдлээ. Айл өрх албан газрын цахилгааныг 6 сараар тэглэе гэсэн. Тэр биелэгдлээ. За дулааныг бас 6 сараар тэглэе гэсэн. Тэр биелэгдлээ. За өөр бол би юу гэсэн гэхээр тийм газрын төлбөрийг чөлөөлгсөн. За тэр одоо биелэгдсэн үү сайн мэдэхгүй байна. Удахгүй биелэгдэх байх. Үйл хөдлөлийн татварыг чөлөөлгсөн. Тэр одоо бас удахгүй биелэгдэх байх гэж бодож байна. За ингээд бас 1 сая төгрөг өгөөрэй гэсэн бэлнээр тэр ч гэсэн удахгүй биелэгдэх байх. За ер нь тэгээ миний хүсснээр л явж байна да. За хүүхдийн мөнгийг бол намайг санаачсныг бүгдээрээ мэдж байгаа. Хүүхдийн мөнгө маань одоо 100 мянган төгрөг магадгүй өшөө нэмэгдэж магадгүй. Тэ бас миний хүслээр. Ингээд ер нь л саяын засгийн газрын гаргасан шийдвэрүүд миний хүслээр боллоо шүү. Аль сарын өмнөөс л би лайв хийгээд хашгираад байсан. Шахмал түлшийг үнгүй болго, цахилгааныг үнгүй болго, дулааныг үнгүй болго, тэг болго. Бүр 6 сараас шүү. За ингээд миний хүсэл биелсэнд би их баяртай байна. Та бүхний ч гэсэн баяр хүрж байгаа байх гэж бодож байна. За гэлээ ихтэй бас бид нар бас тайвширж болохгүй. Шаардах юм шаардах хэрэгтэй. Эдийн засаг хүнд байгаа. Компаниуд хүнд байгаа. Тэгэхээр цаашдаа эдийн засаг бизнесээ яаж босгох вэ гэдгийг л одоо энэ засгийн газар сайн бодох хэрэгтэй дээ. Их л унжиж байж, их л удаан хөл хорой тавьж байж ийм зүйлийг хийлээ шүү. Энд чинь маш олон иргэд орлогогүй болсон, маш олон компаниуд дампуурж байгаа. Ер нь тэгээд хэрвээ дотооддоо хөл хорой одоо бүтэн сар тогтоочлоо штэ. Одоо тэгээд ер нь бүх бизнесээ ажилуулмаар байгаа байхгүй юу? Зарим нь ажилуулаад зарим нь хаагаад байх хэцүү байна штэ. Онц биш штэ. Тэр өсчин энэ төр одоо ажиллаж явах хэрэгтэй. Гэхдээ тэр жижиг сажиг фитнес онгоох хэрэгтэй штэ. Спорт заалмал онгоох хэрэгтэй штэ. Ресторанд бүгдээрээ овоороо сууж болж байгаа юм болвол, кофе шопт овоороо сууж болж байгаа юм болвол, дэлгүүрээр хамаагүй хэсэж болж байгаа юм болвол тэр бусад юмнуудаа бол нээх л ёстой байхгүй юу? Энэ дээр бол би засгийн газар их буруу шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Тийм учраас та нар бусад юмнуудаа одоо эртхэн нээгээч гэж бас шаардах хэрэгтэй шүү. Тэгээ одоо дотооддоо хүмээд барьчихсан гэж яриад байгаа юм болвол одоо энэ шинэ жилээр бас хүмүүс аятайхан баймаар байна штэ. Тэ. За ингээд хүмүүсээ их баярлаа. Миний хүснээр боллоо. Би яг л юу хүсэж юуны төлөө би тэмцсэн. Миний хүснээр, миний тэмцснээр боллоо. Баяртай байна. За найзууд минь шеэр хийгээрэй. Дэмжээрэй. Эргээд уулзъя.